Сайн байцгаана уу? За, өнөөдрийн дугаараараа болохоор Японы компаниудад ажлын ярилцлага өгөх үед юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодлоо. За, манай салбар, барилгад эд бүтцийн салбарт болохоор Японд даяар 23 том компани байгаа. Том компани гэдэг нь Синокуэн буюу 2.4-80-аас дээш борлуулалттай компаниуд. За, хамгийн их юм болохоор бараг 67-80 орчмын жилийн борлуулалттай. 67-80 гэдэг чинь одоо Монголын улсын төсвийг бараг 3 улсын дайтай том хөрөнгийг эргэлдүүлж байгаа компани гэсэн үг шүү дээ. За, энэ эхний 23 компани би 3 компанитай хүсэлт өгсөн. Тэгээ гурвууланд нь намайг тэнцвүүлсэн ажлын ярилцлагаас тактикаас хуваалцъя гэж бодлоо. За, ярилцлагын бүтцийн хувьд ер нь бол аль ч компани ярилцлагыг нь адилхан байсан. За, эхлээд эхний хэсэг бол нэг урьдчилан бэлтгэх, бүгдийн бэлтгэх боломжтой асуултууд орж ирсэн. Нэг өөрийгөө танилцуулах гэдэг ч юм уу тий. Тэгээд заавал асуудаг түгээмэл асуултууд одоо жишээ нь яагаад энэ местийг сонгосон, эсвэл яагаад энэ манай компанийг сонгосон, эсвэл за ажлын байран дээр гараад юу хийх яг мэдэж гэнэ, судалгааны ажил чинь юу юм гэх мэтлэн түгээмэл асуултууд заавалж орж ирдэг асуулт. За, дараагаар нь болохоор хоёр дахь хэсгийн жоохон таналтын шинжтэй юмнууд. Угаасаа тэр хүмүүс ч одоо бид нарыг мэдхийн тулд бас ярилцлага асууж байгаа талд гэсэн жоохон тактик ашиглана шүү дээ. Тэгээд магтаж шүүзэн, жоохон сөрөг зүйл ярьж шүүзэн тэр хүмүүс. Тийм болохоор эдгээр асуултуудад хэрхэн бүдрөхгүйгээр амжилттай хариулах вэ гэдэг талаар тийм туршлагаас хуваалцъя. За, нэгдүгээрт өөрийгөө танилцуулна. Танилцуулга эхлэхийн өмнө мэдээж дүрм ёсоор хажимямаште гэж хэлнэ те. Хажимямаште гэж хэлээд өөрийнхөө танилцуулга ярьж дуусаад ярилцлагын төгсгөл биш шүү дээ. Танилцуулга дуусангуудаа хонжицва дозер ашман гайташмас гэж хэлнэ. За, энэ болохоор зүгээр ярилцлагын соёл. Тийм болохоор энийг марталгүй хэлээрээ. За, дараа нь миний хувьд болохоор танилцуулга хэлэхдээ жоохон богинохон бөгөөд сэтгэлдлүүлтэйхээр байхыг илүүд үздэг. За, тэгээд энд миний танилцуулга харагч байна те. Мороронко гэдэг дайгаку энэ ношуши нинэнтэй тобоку косо козорики гаку кинкишисэний шозаку штэмас. За, гэхдээ шорт богино байж болно. Богино байсан ч гэсэн заавалжгүй хүргэх дамжуулах хэвээр мэдээллийг бол дутааж болохгүй тий. Ямар нэг юм хандж байгаа хандлага чинь эндээс харагдаж штэ. Маш дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тэгсэн мөртлөө богино. За, одоо жишээ нь энэ дээр за Моророн их сургууль, тэгээ магистр, иргэний говьл дүрлийн барилга, тэгээ бүтээцийн тооцооны тэнхим гэдэг хүртлээ бүгдийг хэлсэн биз штэ. Мэдээлэл дутаагаагүй. Тэгээд дараа нь за нэрээ мэдээж нэр гадаад нэр ингээд урт ядаргаатай шүү дээ. Гэхдээ албан ёсны зүйл учраас нэрээ бит нэрийн хэлнэ эхлээд эрдэнэ сүрэн ган төрөга томошимас. Тэгээд дараас нь богино нэрээ бас хэлж өгсөн шүү дээ. Энэ зүгээр эсрэг талаас point зулгах гэж байгаа юм. Гадаад нэр урт нэр төвөгтэй учраас бас тэр сонсогч талаа ярилцлага авч байгаа хүмүүсээ хүндрэлд оруулахгүй нүднээс богино нэрээ бас хэлж өгч шүү дээ. Одоо тулгаа гэж дуудаарай гэж хэлсэн байна тий. Тэгээд дараа нь Монголоос ирсэн тэгээд нүүдэлчин иргэншилтэй байсан гэдэг юм тий. Тэгээд багшаар ажиллаж байсан туршлагатай гих мэтчлэн. Эндээс жишээ нь одоо ингээл Монголд нэг нүүдлээ явж идэг чинь ингээд гэрдээ шилжээ явжсэн нөхөр чинь тэр компанид ирсэн ажил ярилцлага өгч ин гэдэг зүйлийг сонсохоор сэтгэлдүүлдэ штэ тий. Тэгээд бас багшийн мэрэгчлэр ажиллаж исэн гэдэг бол Японд бол нэлээд point болж өгнө тий. Тийм болохоор энийг би дандаа ашигладаг. Тий. Нэг иймэрхүү байдлаар богинохон бөгөөд сэтгэлдүүлдэг гэхээр байвал болчихно. За, дараа нь урьдчилаад бэлтгэх хэрэгтэй зүйлс юу орох вэ гэвэл за яагаад энэ ажлын байранд төвшөлт гаргасан бэ?
Тэр ажлын байрыг сонгосон, местийг сонгосон шалтгаан. Тэгээд энэ компанийг сонгосон шалтгаан. Би жишээ нь манай компани жишээ нь Меншинкозо гэдэг газар хөдлөлт төсвөртэй бүтцийн нэг төрөл Меншинкозо гэдэг байгаа. Тэгээд тэрийг болохоор ингээд Японы улсад анх хэрэгжүүлж ирсэн компани байхгүй. Тийм болохоор тэр технологийн талын давуу талуудыг нь бас дурдж өгөөд компанийн онцлогийг тэгээд бас одоо жишээ нь сайн оюутнууд ордог гэдэг ч юм уу тиймэрхүү имиж бас компани имиж бас байгаа болохоор тэрийг нь ч гэсэн ашиглаад би болохоор жишээ нь ингэж хэлжсэн юм байна. Японоор бол Юшино ваташи ва学習手法として切磋琢磨の心を持っておりまして、優秀な人がいればいるほど私が成長できると信じていますгэдэг ч юм те. Одоо монголоор болохоор би болохоор ингээд оор хавьд сайн хүмүүс байх тусмаа би өөрөө ингээд сайжирдаг. Тийм сурах арга барилтай гэж байгаа байхгүй юу? Гэх мэтчлэн компанийнхаа давуу талуудтай холбоод уялдуулаад гоё хариулт өгч болно. За судалгааны агуулгыг бол уус асуухан тодорхой мэдээж өөрийнхөө судалгааны агуулга хэмжээний нэг маш сайн гоё тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Тэгэд яг ажил дээр гараад тухайн ажил дээр одоо юу хийх вэ гэдгээ мэдэж гинөө гэдэг талаар бас асууж орж ирнэ. Энэ ажлынхаа ойлголтоо юу хийх яг бүр нь ойлгож байгаа юу гэдэг. Тэрийгээ бас урьдчилан судалж хэрэгтэй. За одоо эндээс ингээд таналтын хэсэг рүү ороод ирж байгаа. Таналтын хэсэг би яг ярилцлагын нэг хэсэгт нэлээд дуртай байгаа. Яг тэгэхээр ингээд богино хугацаанд ингээд гоё хариулт бодоо хэлчихээ дараа нь тэр нь бас яаж каптэд нэг тийм. За энэ дээр болохоор Японы талаарх сэтгэл бол Монгол руу хийзээ буцахыг ингээд тойроо байдлаар асууж мэдхийг оролдоно. Одоо хүмүүсийн харилцаа, цаг агаар, хоол унд, соёл хэрхэн зогсож байна гэдэг ч юм уу те. За эднийг бол ер нь мондай най гэдэг байдлаар хариулцах асуудалгүй гэж хэлэхэд юм болно. Илүү үнэмшилтэй ярина гэвэл те. Одоо би жишээ нь анх 2016 онд Японы косинь суралцж ирсэн. Тэгээд тэр үеийнхаа найзуудтай одоо хүртэл ингээд сайхан харилцаатай байдаг. Тийм учраас би тэр хүмүүсийн харилцааны хувьд ямар ч асуудалгүй гэж бодож байна гэдэг ч юм уу те. Цаг агаар хувьд энэ нэг их асуудалгүй болохоор би зүгээр Монгол хэлтэй төстэй цаг агаартай гэл. Тийм болохоор энэ асуудалгүй хэлж байна. Хоол ундан дээр болохоор Нихонори ори Кинкоти хидис гэдэг ч юм уу те. Япон хоол ингээд эрүүл мэндэд ээлтэй болохоор би дуртай байдаг тийм юм байдлаар. Гэх мэтлэн одоо соёл гэвэл бас аниме, дуу, янз бүрийн дурдаж болно. За дараагийн энэ болохоор миний хувьд бараг хамгийн хэцүү асуулт гэж боддог тий. За бараг л дандаа демо гэл. Гэхдээ хизээ нэгэн цагт ингээд Монгол улс руугаа буцаад их орноо ингээд хөгжүүлэх байх тийм ээ гэдэг ч юм уу тий. Их орныхоо хөгжил төв нэмрээ оруулах байх тийм ээ. Ерөнхийдөө энэ асуулт бол хизээ Монгол буцах гэж асууж ин гэсэн үг шүү дээ. Чи Монгол буцчих юм биш үү гэд. Тэрийг л тандж ин гэсэн үг. Тийм болохоор энэ дээр Монгол руу буцахгүйгүй гэж хэлвэл бас муухай тий. Нэг улс орн та хайргүй ч юм уу нэг тийм хүний хувьд жоохон муу хүн гэдэг ойлголттой өргөжтдөг ч юм уу тий. Тэр энэ дээр тэгнгээ хэлчихээр чи удаан ажиллах хүн биш дээ гэдэг ч юм уу. Яг тийм хоёр эвэртэй юм шиг ядаргаатай асуулт болохоор энэ дээр юу гэж хариулах болох вэ гэж бодож байгаад нэг хариулт олсон тэрийг би энд бичсэн байна. За энэ дээр болохоор юу гэсэн бэ гэхлээр хүний нэг хайтем мо танаар Монголの会社に働くよりある程度日本語もできてодоо за зүгээр л Монгол руу буцаад ингээд Монголын нэг компанид ажиллана гэхээс илүү одоо ингээд Япон хэлийг шуус ингээд сурцсан байна. Тэгэд энэ чадварыг гэсэн ашиглаад Монгол болон Япон гэд хоёр улсыг ингээд холбох гөр болохоор хоёр улсыг холбодог тийм хүний нөөц болмоор байна гэж боддог гэдэг тухайгаа ярьсан байна те. Тэгээд одоо 10 жил 20 жил ингээд ажиллаа явчих явцад ямар нэгэн шин зүйл ингээд үүсэж магадгүй гэж бодож байна гэд. За ичибан рисотики наава окомора мэдээж Монголын хайрлах дис. За энийг болохоор одоо монголоор орчуулбал за ингээд хамгийн төсөөлөх аз жаргалтай төгсгөл гэвэл те. Одоо
энэ компанийнхаа нэрийг хэлээд энэ компанитай хамт Монгол үзье гэж боддоо гэж байгаа байхгүй юу. Нэр нь бол орхио явчихгүй гэсэн үг. Тэгэхээр энэ хариулт юун сайн бэ гэхлээр за эхний ээлжинд тогтвор суурьшилтай хурд хугацаанд ажиллах хүн байна гэдгээ хэлж байгаа юм, дамжуулж байгаа юм. Тэгээд хоёр дахь нь болохоор нөгөө нэг их орныхоо хөгжилд бас хувь нэмэр оруулахыг боддог. Их орон таардаг би ингэ сайн хүн шүү гэдгээ бас дамжуулж байгаа гэсэн үг байхгүй энэ тэр. Тийм болохоор та нараас ашиглаарай энэ хариултыг. За тэгээд өөр компанид хүсэлт өгснөө энэ дээр болохоор би болохоор бараг Иппондэ гэдэг бараг өгөөгүй хэлж тийм. За гэхдээ өгсөн гэж хэлсэн ч болно л тоо. Гэхдээ бус компанид өгсөн байгаа ч гэсэн мэдээж хэрэг энэ компаниг танай компаниг илүү сонирхож байгаа гэдгээ бас марталгүй дамжуулж хэлэх хэрэгтэй. Тэр тохиолдолд. За дараа нь тандалтын 2 дахь шатаа магтах. За энэ дээр нэг жишээ байна те. Конно юушин аноны супер конны чоусэн штай то омотте найн дэска гэдэг жишээ байна те. За энэ юу гэсэн үг вэ гэхэл ингээд ийм мундаг мөртлөө ийм ур чадвартай мөртлөө ингээд бүр супер зинокон руу нэг топ 5 руу хүсэлтээ өгч үзэхгүй байсан юм уу гэдэг. Үзье гэж бодоогүй юу ч гэдэг юм уу те. За ер нь бол магтаалын асуултууд ороод ирэхээр яадаг вэ гэхлээр магтж байгаа хэсгийн нэг асуулт өглөө бараг сонсохгүйсэн ч болно. Тэгэл яг тэрний дараа гол зүйл нь орж ирэх учраас тэрийг барьж аваад хариулчих хэрэгтэй. Тэгэд энэ дээр болохоор би юу гэж ярьчихсан. За ажил хайж авах үедээ багштайгаа ингэж зөвлөлтөд ямар компанид орвол зүгээр вэ гэдэг. Тэгэд ажил сурмаар байвал одоо чүгийн рүү орсон дээрээ гэж багш зөвлөгөө өгж байгаа байхгүй юу? Яагаад гэхэлэр одоо супер зеноконууд чинь айгүй олон ажилтнтай байдаг болохоор нэг хүн ногдох ажлын сар хүрээ айгүй жижиг юм. Жишээ нь одоо ингээл нэг принтер дээр юм хэвлэлээ гэхэд за компьютерээс одоо командын нөгөөд за принтер рүү цаас хийгээд хэвлээд гээд нэг процесс болж шүү дээ. Тэрний зөвхөн нэг ингээд принтер рүү цаас хийх гэдгийг нь л хийгээд ингэсэн бусдыг ингээд мэдэхгүй. Тэгэд аль алинд мэдээж хэрэг том компаниуд дотроо жоохон жижиг рүү орчих гэдэг зөвлөгөө байхгүй юу. Тэгээд жоохон жижиг рүү орчвол нэг хүнд ногдох ажлын хүрээний жоохон том орчин. Тэгэл уусаа тэрийг нь тэр чигээр нь багш намайг тэгсэн. Тэгээд би тэрийг нь сонгоод тэгээд чүгийн компаниуд руу хүсэлтээ өгсөн, том компани руу хүсэлтээ өгөөгөө гэдэг байдлаар. За эндээс юу н давуу тал болох юм гэдэг энэ хариултыг ямар ч за мэдэхгүй зүйл бол байж болно. Гэхдээ хүнээс зөвлөгөө авч чадчих юм. Хүний үгийг сонсож юм гэдэг зүйлийг point болгоод байгаа юм. Тийм болохоор магтж байгаа асуулт ирэхэд эсрэгээр нь айгуу даруух надад ингээ мэдэхгүй зүйл зөндөө байгаа багшийн зөвлөгөөг л дагсан гэдэг ч юм уу те. Welcome гэдэг шиг. За дараа нь сөрөг зүйл яриад эхлүүл яах вэ гэдэг талаар тайлбарлая. Сөрөг зүйл одоо жишээ нь маш завгүй байдаг ч гэдэм амралтын нэвтрээр ажиллах шаардлага гардаг ч гэдэм үү те. Одоо ажлын газраа ингээд сонгох боломжгүй айгу сонгоход хэцүү эсвэл магадгүй ингээд Окинава руу айгу хол газар ингээд ажиллах тохиолдолч байна гэдэг ч юм уу те. Тийм ингээд жоохон бүтлэн бөксөөр иргсэн гэдэг чинь үйл бүтэх юм яриад эхлэн гинт. За зорилгоо гээгээд шантраад ажлаас гарсан тохиолдлууд байдаг гэдэг юм уу те. Тэгэд иймэрхүү асуултуудыг сөрөг зүйлэг гэсэн гоё ингээд яаж позитив тэгэд яаж өөрийгөө тэрэн дотор point зулгааж болохоор унаа авалт хийхээр хариулт өгөх вэ гэдэг нь хамгийн гол. Яг ингээл үйл бүтэх юм ярихаар ажлын байр нь яг ийм үйл бүтэх байна гэсэн үг бас биш. Энэ зүгээр чамаас үг сонсох гэж байгаа тактик гэсэн үг. Тийм болохоор жишээ нь ингээд завгүй гэдэг тал дээр хандаж хэлэхэд би болохоор ингээд Монголд бас ингээд барилга ажил маш улирлын чанартай маш улирлаас энэ дээр хамааралтай. Жишээ хавраас намрын хооронд л барилга ажил өрнөдөг болохоор зарим үеэр маш завгүй болох үе байдаг. Тэгэд энэ завгүй болохын хувьд болохоор баг энэ манай салбарын онцлог юм биш үү гэдэг байдлаар нэг жоохон жоох маягийн юм хэлээд хөнгөхөө өнгөрөөч араас нь
тэр завгүй болон гэдгийг бол бүр нь ойлгож байгаа гэдгээ бас дамжуулж өгнө. Одоо жубин шооч штэ оримас гэдэг ч юм уу те. Завгүй болон гэдгийг тэрийг бол мэдж байгаа шүү, завгүй болдог байх гэдэг. Нэг тиймэрхүү уур амьсгалтай байна гэсэн юм болохоор. За тэгээд шинэ янз бүрийн газар ингээд баг чи цөллөгчч магадгүй шүү гэж хэлээд байгаа байхгүй юу. За тэрэн дээр одоо жишээ нь би болохоор за шинэ газарт ингээд ажиллана амьдрын гэдэг зүйл дээр бол ямар ч эсрэг үзэл байдаггүй, би харин ч дуртай гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд яг нэг ажлын хүсэлтэн дээр бас хүсэлтээ өгсөн байгаа шүү дээ. Тэр нь Шүтогийн ингээд Токиогийн ойр орчим гээд өгсөн байгаа юм. Тэгээд тэрэн дээр гэхдээ би өөрийн нэмэлт тэр хүслээ бас шингээж өгнө шүү дээ. Сөрөг нөхцөлийг тэр чигээр нь уух биш, өөрийнхөө хүслээ бас араас нь ингээд шургуулад өгч байна. Би болохоор гэхдээ одоо тэр кибо дээрээ хүсэлтэн дээрээ ингэж Токиогийн ойр орчим гэж бичсэн шалтгаан нь болохоор ингээд Токиод миний Монгол найзууд их олноороо байдаг. Тэгээд урт хугацаанд ингээд доктортой ажиллаад амьдраа явхад тэр монголчуудын комьюнититэйгээ бас ойрхон байна гэдэг нь ер нь бол давуу тал болно гэж бодсон. Тийм болохоор би хүсэлтэд тэгж бичсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэр хүмүүс өөрийнхөө асуултаа бол тэмдэглэж авахгүй. Надаас авсан мэдээлэл тэмдэглэж авна. Тийм болохоор тэр хүмүүс ингээд хандлтын үйл бүдэх асуулт надаас асуусан ч гэсэн хариултанд миний амнаас гарч байгаа үг нь болохоор тиймд бас надад ийм комьюнити байгаа. Урт хугацаанд ажиллавал би тэр монголчуудтайгаа бас ингээд хаяадаа ярьж мэрээ тэр нь над бас ажлын эрүүл мэндийн сэтгэл зүйн эрүүл мэндийн ямар нэгэн байдлаар давуу тал болох юм байна гэд тэр хүмүүс тэр миний нөхцөлийг тэмдэглэж авч байгаа гэсэн үг. Тийм болохоор аль болох тийм нөхцөлийг нь эхлээд зөвшөөрж байгаа ямар ч асуудалгүй гэдгээр орсноо хараасан хөрхөө ингэж шургуулад өгч хэрэгтэй. Тэгэд зорилгын тал дээр болохоор юу гэж асууж ирсэн. Ажилд ороод ингэж ойрын зорилго чи юу юм гэж байгаа юм. Тэгэд би болохоор аль болох боломжоор хурдан гэдэг эксперт болох зорилготой байгаа гэд. Тэгсэн нэмэлт асуулт ирж чинь энэ дээр. Тэр нь болохоор одоо чи яг тэр эксперт болгон гэ тэр өөрийнхөө ирээдүйн төсөөлөл байж тээ. Тэрийг яг ингээ биелүүлэхийн тулд юу хийх вэ гэж яг боддоор яг юу хийвэл яг чи тийм болох вэ гэдэг асуулт ирж байгаа байхгүй. Тэгэд энэ дээр болохоор миний хариулт болохоор юу байсан одоо ингээд ажлын талбар дээр гарсан ч гэсэн ингэж хайхрамжаал задгаарахгүйгээр үргэлжлүүлээд ингээ хичээл хийгээд явах юм бол төлхөр гэж бодож байна гэд. Тэ. Соохон тиймэрхүү байдлаар хариулсан чинь айгуу санал нэгдчих шиг байсан ингээд толгой дохиод. Угаасаа юу ч байсан эксперт болоод юм сураал эксперт болж байгаа шүү дээ. Хичээл хийхгүй бол сурахгүй л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор илүү цагаараа бас сураад явбал мэдээж ингээд хурдан хөрөх нь тодорхой. Тийм болохоор оновчтой хариултуудын нэг болов гэж бас бодож байна. Энийг бас ашиглаарай. Тэгээд төгсгөлд нь мэдээж ярилцлагынхаа төгсгөлд Хонжицуга хичоно ожикано ita таки аригато гозаймас гэдэг үгээ бол мэдээж хэлнэ шүү дээ. Энэ бас нэг ярилцлагын соёл. Заавалжгүй хэлэн марталгүйгээр. За бусад янз бүрийн зөвлөгөө гэж хэлвэл одоо жишээ нь зарим үед нэг юм байдаг шүү дээ. Нэг тийм тохиолдлоор ингээд ярьжсэн чинь нөгөө хэд чинь буруу ойлгоод инээчдэг. Нэг сонирхол нэг тохиолдлоор нэг гоё сонирхолтой болоод орчдөг. За тиймэрхүү үед яах вэ гэхлээр зөвхөн тэн дээр нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй. Би юм угаасаа ийм сонирхолтой шүү дээ. Байдлаар зүгээр. Тэр чигээр нэг өнгөрөөчих хэрэгтэй. Тэр энэ юун дээр шинэ зураг авах хэрэгтэй. Яан шилтэнэ. Нэг ийм сарай гаргаад. За тэгэд өөр бусад тэр нэг сөрөг юм яриад эхлэхээр яах вэ гэхлээр за хэр баргийн зүйл бол нөхцлүүдийн ингээд уучих хэрэгтэй, хүлээд авчих хэрэгтэй. Асуудалгүй. Яагаад тэгж юм гэхлээр яг энэ чиний нэг л боломж гэдэг утгаар харах хэрэгтэй. За одоо яг тэр хүмүүсийн ярьж байгаа шиг бүх юм тийм амар үг авахгүй боломжгүй биш. Магадгүй ажилд орсны дараа удирдлагуудтайгаа зарим нэг зүйлийг яриад тохиолдод ингээд болгочих зүйл нь ч бас байна. Боломж гаргалгаанууд байна. Эсвэл за энэ компанид ямар тач тэнцэж ихний ээлжинд дараагийн өөр компанитай тэнцвэл тэр компаниас сонгогдсон ч болно шүү дээ дараа нь.
Тийм болохоор тэрэн дээр тэрийг бүр нэг ингээд амьдралын төгсгөл юм шигээр тэр сөрөглөдүүдийг хүлээж авах хэрэггүй. Тэрийг гоё ингээ хөнгөн позитив байдлаар айгу эерэг байдлаар ингээ гоё хариулт бодож болох тал дээдл толгоогоо тий зарцуулах хэрэгтэй. За. Тэгээд ярилцлага өгөх гэж байгаа хүмүүс байвал амжилт хүсье. Миний энэ мэдээлэл ярилцлагагаа удаагүй байгаа болохоор айгу сүүлийн мэдээлэл гэсэг тэгэхээр хэрэг болох байхаа гэж найдаж байна. Баярлалаа.